жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж эдээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээжтэй Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөд золгож үнсүүлээрээ тэргүүн сарын шиний нэгэндээ энх мэнд золгоорой. Та бүхэн сар шиндээ сайхан шинлээрэй. Цаг тооны эхлэл хаврын тэргүүн сар, наашлах хормын аясаар сэтгэлийн өрн сар, нас буян нэмсэн хиймэрийн хишиг сар, цас мэс ханзарсан Монголын цагаан сар. Эрхэм хүндэт үзэгчид, Бэлгийн улирлын 17 дугаар жарны алтан онцлогт гал дахиа жилийн хаврын тэргүүн сарын шиний нэгний мэндийг эрен мэндчилье. Ийхүү цагаан сарын баярт зориулсан цэнгээнт нэвтрүүлэг маань эхлэж байна. Цагаан сарын маань баярт зориулсан цэнгээд нэвтрүүлэгт маань Хөвсгөл аймгийн хөгжим драмын театрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байгаа билээ. За ингээд цагаан сарын цэнгээд нэвтрүүлгийн хамгийн анхны тэмцээнэ эхлүүлцгээе хөө. Тэгэлгүй яах вэ? Ингээд тэмцээний эхлэхээс юуны өмнө одоо багууд маань нэрсэн сонгох учиртай байгаа. Ингээд хамтдаа нэрсэн сонгоцгоё. За суглаагаа суглах гэж байна. За суглааны хамгийн анхны суглааг бол драмын театрын аж ахуйн ангийн хамт олоныг төлөөлөж багийн ахлагчаар драмын театрын сантехникч Сумын зан Эрдэнэ сайхан маань томилогдсон байна. За тэрээр адуучин багийг сугалсан байна. За дараагийн анги болохоор Монгол улсын соёлын тэргүүний ажилтан бүжигчин оюун билгийн алзахгүй сугалж байна. Бүжиг анги төлөөлөж. За бүжиг анги маань Тэмээчин баг болжээ. За хөгжим ангийн багш Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Жигждийн Эрдэнэ нэлэг багш маань Өхөрчин багийг сугалсан байна. Өхөрчин баг боллоо. Хөгжим анги маань Өхөрчин баг болсон байна. Харин одоо драмын ангийн багш Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Моломын гонгор сүрэн сугалж Хончин багийн суглааг авсан байна. Ингээд драмын анги маань Хончин баг боллоо. Харин одоо Найрал дууны ангийн суглааг Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Бүрвдоржийн Амар сайхан маань сугалж Найрал дууны анги маань Ямаачин баг боллоо. Энэхүү хөгжим драмын театрын маань 5 анги нэг суглааг сугалж 5 хушмалынхаа нэрээр нэрлсэн багийг сонгож суглаа тэмцээнд оролцоход бэлэн боллоо. Та бүхэн сар шиндээ сайхан шинлээрэй. За ингээд сар шинийн баярт зориулсан сар шинийн цэнгээнт нэвтрүүлэг маань амжилттай сайхан эхэллээ. Ингээд энэ хүү тэмцээний маань хамгийн ихний тэмцээн бол эдээ засах тэмцээн байгаа тийм ээ. За тэгэхээр багуудаас нэг эрэгтэй хүн гараад өөрөөр хэлбэл өрхийн тэргүүнүүд бол цагаан сарын шиний нэгний өглөө эдээ буданыхаа дээжийг засдаг байгаа. За ингээд багуудынхаа эдээгээ хэрхэн сайн хиний баг хэрхэн сайн засахыг бүгдээрээ хамтдаа харцгаая. За тэгэхээр Өхөрчин багийн одоо эдээ засах хүн маань Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн багш Эрдэнэ нэлэг багш маань одоо эдээгээ засаж үзүүлэх нэ. За харин Хончин багаас Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин дуучин Гал сайхан маань эдээгээ засах нь байна. За Ямаачин багаас Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Амар сайхан эдээгийн засч үзүүлэх нь байна. За Тэмээчин багаас Монгол улсын соёлын тэргүүний ажилтан бүжигчин Алзахгүй эдээгээ засаж үзүүлэх нь байна. За харин Адуучин багаас хөгжим драмын театрын сантехникч Эрдэнэ сайхан эдээгийн засч үзүүлэх нэ. За ингээд багуудаа эдээгийн хэн хамгийн сайн хамгийн гоё засахыг бүгдээрээ хамтдаа харцгаая. Эдээ засахад бол хугацаа заахгүй харин маш зөв. За тэгэд хамгийн гоё заснаар нь одоо шалгаруулах нь байна. За тэгэхээр багууд маань бүгд эдээгийн засаж өндөрлөө. Ингээд Өхөрчин багийн эдээ зассан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хөгжим багш Эрдэнэ нэлэг багшсан. За бас эдээгээ засахад хэрхэн бэрхшээлтэй байв уу ямар байв тийм ээ. Бас нэлээд сандрах шиг боллоо сая эдээгээ засах тийм ээ. За энэ цагаан сарын эдээ бол хүндэтгэлийн эдээ гэдэг. Тэгэхээр энэ улгойг бол 3 үе, 5 үе, 7 үе, 9 үе гэдээ явдаг.
Тэгээд цагаан сарын бол их хүндэтгэлийн одоо баяр учраас 5-аас 7 үе одоо одоо энэ хавсаа бовоо засдаг. Тэгэхээр энэ ямар учиртай гэхээр өндөр настай хүний л одоо хүндэтгэж. Ер нь цагаан сарыг бол доотлон 5 үеэр. Тэгээд дээдлэн 7. За бүр төрийн хүндэтгэл одоо том одоо юун дээр бол 7 9 үе. Тэр бүр их том төрийн одоо ёслолын үйл ажиллагаан дээр 11 үе хүртэл засах юм үе. Тэгээ гол нь энэ авсаа бовоо одоо ингэж өргөхдөө амын ямар ч хөндийгүй нийлүүлж энергийн тойрны. Тэгээд одоо энийг үе бол 4 үеэр 5 үе дээшээ 5 дөрвөр заслаа. Тэгээд хооронд нь хамгийн гол хий гаргадаг энэ бэлэгдэл Батбэх нягтын бэлэгдэл болдог учраас хооронд нь хий гаргахгүй. Тэгээд амын дараагийн үе нь бол амаа дарж тавьдаг. Энэ хоёрын болдог энэ амын дараад. За энэ амын дарж ингэж тавьдаг нь бас одоо бэлэгдэлтэй холбоотой. Батбэхийн одоо эв нэгдэлтэй байх юм. За ингээд дээдлт нь бол мэдээж цагаан сар гэдэг нь бол цагаан эдээгээр чихэр өнтер тавьдаг. Дан цагаан эдээгээр юм. За тийм дээр нь одоо эвэн бовоо 3 үеэр тавиад дээр нь за энэ одоо баргацаа байна. За энэ бол мөнх ногоон бэлэгдэл мөнх ногооны бэлэгдэл одоо хошмод мөнх ногоон мод байдаг. За тэрний баргацаа бол энэ тавиад энэ бол үрж баяж дэлгэрч самар шиг ингэж одоо аривжиж байх юм. Ийм бэлэгдлэр энэ дээр нь ингэж шахшгаа тавиад дээр нь шар тас төрөгч тавьдаг юм юм. Тэгээд энэ уламжлалын дагуу бид нар бол хэдийгээ 5 үеэр 3 үе эвэлтэй баргацаатай цагаан эдгээр хөрөг ингэслээ. За тэгэхээр хурчин баг маань хэдийгээ маш амжилттай сайхан засч бас зассан эдээгээ сайхан тайлбарлалаа. За манай дараа мангийнхан хончин баг маань эдээгээ маш амжилттай заслаа. За мөн хажууд нь одоо бас онцлогтой жижигэн эдээ зассан харагдаж байна. За эдээгээ тайлбарлах уу та? За манайх бол мэдээж бас ёс заншлийнхаа дагуу одоо ингээд 5 үе эдээгээ тавьсан. За тэгээд дээш нь тоолох юм бол энэ тэг ингээд энэ тэгээ 9 үе болж байгаа. За тэгээд энэ бол одоо хотгой засал, халах засал тэгээд олон халахад тэгээ хямрын яваагаа бэлэгдэж одоо тэгээд нэг сонгоо тооны бэлэгдлийн дагуу бол заслаа. За цагаан эдээгээр бол одоо голчлон одоо монголчууд бол цагаан эдээгээр ингэж бүрчиг тавьдаг байна. За жижиг эдээ засных нь за энэ бол одоо хүндэтгэлийн ёслолын эдээ гэж байна. Жижиг эдэг бол эрсэн зочид одоо гээчдэд тойруулж бүгд хамсах. Тэгдэггүй бас одоо бурхандаа зайшгүй бурхандаа зайшгүй бурхны эдээ гэж тусдан засдаг юм боломжтой. За юм байгаа. За мөн хотгойд ч бас одоо ах トゥ өөрсдийнхөө төрсэн ах トゥ төрөл төрөстөр ингээд хүлээж олох гэдэг орно шүү дээ. Айл болгоно нэг жижигхэн юм дагуур эдээнүүдийг хоорондоо солилцдог. Ийм одоо бас өөр мөц боломжтой байгаа. За ингээд тууны анги буюу одоо Ямаачин баг дээр ирээд байна. Тэгэхээр эдээгээ маш сайхан зассан харагдаж байна. Тухайн эдээний одоо өнгөнөөс шалтгаалаад тухайн жилийн өнгийг бэлэгддэг гэж үздэг байгаа тийм ээ. За ингээд амрах маань эдээгээ тайлбарлах уу? За сар шинээр бол Монгол хүмүүс маань эдээгээ бас эдээгээр ер нь тухайн жилийн бас өнгийг шинждэг уламжлалтай. Тэгээд ер нь тэр жилийн эдээ бол аль цэмцгэр бас их гоё те харагдж байгаагаар нь бас тухайн жилийг бол бас шинжиж хардаг байгаа. Тэгээд эдээг бол ерөөсө сондгоо тоогоор өрдөг. Одоо 3 залуу гэр бол 3 үеэр бас нас тогтчвол 5 үе те. Тэгээд одоо 7 9 үе гээд төрөн одоо тахилгатай юу бол 12 үетэй ингэж засдаг байгаа. Тэгээ манайх бол одоо гээд 5 үеэр зассан байна. Та бүхэн сар шиндээ сайхан шинлээрэ. Манай энэ тадаг нэртэй төвдийн тэнд цойв нэртэй төрөл садандаа самбай нэртэй өнгийг нь хэлбэл цагаан лаваа өнцгийг нь хэлбэл дөрвөн төв хол ойрыг холгосон хадаг худургийг таниулсан хадаг 9 бэлэг төгсгсөн хадаг гэрөөд магтаал болгосон энэ хүн хадгаа өргөн барьж та бүхэнтэйгээ мэндчилье. За сар шиндээ сайхан шинж сөрөг мартан тарган орвоо нас үлдэлт нь хэд зооглов даагдадантай яруугуулчинтай ондмын тарган сайхан орвоо шин сар тулгууд наадам их юу алтан бэлцэлгүүж арилжаанаа их юу бизнесэд нухаа итгэж бэлэн мөнгөтнийг хариуцгоо. За сар шиндээ сайхан шинэлцгээгээрээ.
хан орчлонда зартай нуус товчооны мордыг хар тугийн дор сүргээсэн мэр жимээсэн чодууэрлэн хурдлага салхин зөвхөлгэн цуутай наадмын тэнгэр дор нар зөв гаргасан ариун буянтай малаа бурхнаас ангилуу тагсан авгайхаа мэддэггүй авгайх ардаа албаны тамхтай цаасыг үнэндан авчулан мартавч адууны хан тамгыг болохоор хадганд боож залсан суурай хатны сүгнээсч буурл намтран нарилахгүй чулуун зевсхийн үеэс хэдхэн дүү малчаа. Та бүхэн сар шиндээ сайхан шинлээрэ. За тэгэхээр цагаан сарын цэнгийн нэвтрүүлгийн маань дараагийн тэмцээн болох бууз чимхэх тэмцээн маань ийхүү сайхан эхлэж байна тийм ээ. Тэгэлгүй яг бууз гэдэг бол одоо цагаан сарын маань эдээ амтны маань хамгийн бас нандин сайхан хоол үндэсний маань дээд нь байдаг. Ер нь бол цагаан сарын шинийн нэг нэрээр бол монголчууд одоо аль болохоор элбэг хангалуун амттан одоо эдээ ундагаараа элбэг хангалуун байж тэр жилийнхээ одоо өнгийг бас тэр сайхан элбэг хангалуун байдлаас нь тодорхойлдог ийм бас онцлогтой ард юм байх нэ. Тийм ээ. За тэгэхээр ингээд багуудаас маань 2 бүсгүүчүүд маань гарч ирээд за тэргүй сайхан амттай буузыг чимхэж хийхэд бэлэн болсон байна. За тэмээчин баг, адуучин баг, хончин баг, ямаачин баг, өхөрчин баг гэсэн 5 багаас бүрдэж байгаа манай хөгжим драмын театрын маань одоо 5 ангиас төлөөлөл болж 2 ангийн бүсгүүчүүд маань гарч ирсэн бууз чимхэх тэмцээндээ оролцоод бэлэн болж байна. За ингээд бууз чимхэх тэмцээнээ үдэл сонирхолтой. Буузнуудыг олон төрөл дотор их олон одоо янз янзын хэлбэртэй онцлогтой бас одоо янз бүрийн одоо бэлгшээлийг бас дагуулдаг байгаа. За 6 ясны үлгийнхээ одоо тий харуулсан тийм бууз хийх нь байна. За. Манай ингээд баг. маш олон төрлийн бууз хийн. За үхэр бууз, хонин бууз, саран бууз, цэцгэн бууз, цэцэгтэй сарнаан бууз. Ер нь маш залхуу бууз гэж байна. Маш олон бодоод байхад бид 30 төрлийн бууз хийх юм байлээ. Гэхдээ яг энд бол 10 төрлийн бууз хийсэн болохоор 10 л хийх гэж байгаа байхгүй юу? Тийм учраас залхуу буудсны одоо залхуу бууз чинь тэрийг хамгийн түрүүнд хийх баг. Яа тэгэхээр залхуу бууз маань бидний идэх дуртай маш гоё бууз гэдэг байна. За тэгэхээр хончин баг маань төрөл бүрийн бууз хийх нь тийм ээ. Бүжигчдийн буудыг сонирхцгаая хоёлоо. За манай бүжигийн маань анги буюу тэмээчин баг бүжиглээ. Тийм тэмээчин багийн маань бүсгүүчүүд маань ямар бууз хийж байна? Зарим газар хүнжил гудас гэж ярьдгийн, залхуу бууз, ороомгон бууз, 9 шидээр ярьдгийн. Хүнжил гудас гэдэг нь одоо ингээд томоор хийгээд дээрэс нь дундаа гурлаа маха авсраад тийм ээ. Дээр нь ахаад гурлаа авсардаг. Ороомгон бууз гэдэг маань залхуу бууз ч гэдэг. За тэгээ ер нь баг бит 12 жилээр 12 бууз хий. 12 жилээр оруулаад. Дээрээс нь хүнжил одоо тэр залхуу бууз энэ төр оруулахаар ер нь баг 14 5 төрлийн бууз болох юм да. Таарын луун буузыг л сонирхоо тийм ээ. За. За манай дараагийн баг. Хөгжим ангаан хурчин баг байгаа. Хурчин багийн оролцогч болор цэцэг өнөр төгс хоёр маань. Буудаа шимгээд хийчихжээ. За хамгийн анхны бууд ямар хэлбэртэй бууд гарсан бэ? Энгийн бууд гэж байна. Энгийн бууд. За. Энэ цэцгэн бууд, энэ ирвэхэ бууд, энэ зочин бууд, энэ үхэр. Ирвэхэ биш, энэ биш яргуу юм байхгүй юу? Яргуу юм уу? Үхэр бууд гэдэг нь одоо яагаад үхэр гэж нэрлэх болов энэ буудыг? Үхэр шиг хэлбэртэй гэж. Ер нь л хөвдөж байгаа үхэр шиг хэлбэртэй гэж. За саран бууз, онин бууз, цэцгэн бууз, завин бууз, үхэр бууз гэд тийм ээ. За тэгэхээр төрөл яргуй бууз, төрөл төрлийн буузнуудыг чимхээ тавьсан байна. За тэгэхээр сар шинийн баяр сурилсан цэнгийн нэвтрүүлгийн маань бас нэгэн сонирхолтой тэмцээн болох бууз чимхэх тэмцээн маань ийхүү болж өндөрлөө тийм ээ. За ингээд багийн оролцогчдоос бас буузных нь тайлбаруудыг хоёлаа сайхан аваа явчих тийхүү. Тэгэлгүй яг драмын театрын уран бүтээлч бүсгүүчүүдийн маань өөрснийхөө одоо өвөр мөц сонголтуудыг шийдлүүдийг гаргаж жинхэнэ одоо энд өөрснийхөө одоо хамгийн сайн хийдэг хоолнуудынхаа бас онцлогуудыг шин чанаруудыг харуулсан тийм буузнуудыг одоо бүгдээрээ үзэл сонирхох гэж байна.
За тэгэхээр та хоёрын маань чимгсэн бууснуудыг бүрсээ ингэ тайлбарлахгүй тийм ээ. За тэгээд монголчуудын одоо сар шинийн баяраараа хамгийн түгээмэл хамгийн урдаа барьдаг зоогийн нэг бол ялах чаргагүй бууз. Тэгээд буузыг бас хийж чаддгүй чимгэж чаддгүй нэгтэй үнж гэж юу аах уу. Тэгээд бүр чадын ядан гэхдээ бас чимглээ. Тэгээд юу штэ. Миний чимгсэн одоо энэ буузнууд ихэвчлэн юу байгаа. Тийм шүл одоо буузыг хийхдээ ер нь шүл тогтох болно те. Тэр амт чанар битүү байдал одоо юу гэдгийг амталгаа элдв янзын амтлагч ороогүй ч гэдэг юу те янз бүрийн давуу талтай шүү дээ. Тэгээ тэр талын одоо хэрэндээ хийлээ. Мантун бууз хийлээ, ийм хавтгай бууз. Оо тий цэцгэн. Тийм тэгээд ийм бууз хийлээ. Одоо ингээд энтэй тархил да энэ кимчи ягаад тавьсан бэ гэж тэгж дээ. Тэгэхээр энд ямааны мах, адууны мах маань сэрүүн чанарын одоо мах байдаг. Тийм учраас кимчи маань халуун тэгээд ингээд хооронд нь хослуулаад жорын тааруул байгаа. Тэгээд бас тэгэхээр ягаад ингэж нөгөө ногоо голдуу ингэж чимлэл хийсэн бэ гэхээр энэ бууз маань маш их хүнд хоолны төрөлд ордог тийм үү. Тийм учраас эхлээд бид нар мэдээ шингэн зүйлийг амшсаа уух хэрэгтэй. Дараа нь ногоогоо шалжир болгон идээ. Дараа нь юм хүнд хоолыг идэх юм бол хоолны боловсруулалт тийм бодис солилцоо шингэс тал дээр маш сайн явагддаг учраас бас энэ дээр нь анхаарсан. За тэгээ ер нь тэмцээнийх нь утга учир гэж бас гол утга учир нь чимхэлт гэж ойлгосон шүү дээ тийм ээ. Хэр одоо жишээлбэл хэр олон төрөл яг хэр сайхан чимхэлттэй байх вэ гэдэг утгаар нь байх гэж бодож байна. Одоо буусны чимхэлтийг их чухалчилдаг шүү дээ. Гурил нь хадуу дотор байх хэвээр. Бууз чимхэлт маш гэсэн бас онцлог. Чимхэлтэн дээр уран байх хэвээр. За одоо давтагдаагүй байгаа. Онцлогтой. Одоо хэдэн төрлийг мэдэхгүй. Тэгэд манай бүжигчин оюун жаргал маань дөнгө сая нэг бууз зохиогоод тавьчлаа. Энэ одоо их л шилтэй болно гин. Шилтэй бууз их гоё гэдэг. Одоо энэ буузыг газар дээр нь зохиож ин би одоо бүр гайхаад. За бас нөгөө төрөл бүрээс нь бас нэг нэгийг чимгсэн дээр сарнаан бууз байна, хонин бууз, дуграг бууз, цэцгэн бууз, чандман бууз. За энэ 400 800 бууз байна. Хонин бууз босоогоорой байна. Шар шувуу бууз, мэлхий бууз, баншин бууз. За маш сонирхолтой гоё буузнуудыг шимгсэн байна. За манай аж ахуйн ангийн адуучин багийн хоёр бүсгүй. За бас янз янзын буузнуудыг бас чимгсэн байна. Одоо эдгээр зүйл голдуу байна. Нэргүүдээ сонсъё тийм ээ. За бид нар ямар ч байсан түгээмэл бас буузнууд чимгсэн. Өвгрийн махан бууз чимгсэн. Саран бууз, онин бууз. Тэгээд энэ жочин цэцгэн яргуу гэдэг. За тэгэхээр ерөнхийдөө багууд маань маш амжилттай энэхүү тэмцээнд оролцож өндөрлөө. Ингээд одоо тун удахгүй багуудын маань буузны амталгаа явагдах нэ. За үнэхээр Дарамын театрын одоо бүсгүйчүүдийн бол олон өөр онцлогийг харуулсан олон одоо сонирхолтой нэртэй тийм буузнуудыг бол бас үзээ сонирхцгаалаа. За ингээд бүх оролцогчдоо дараагийнхын тэмцээнд амжилт хүсье. Та бүхэн сар шиндээ сайхан шинлээрэй.
сайханса хөгшин буурал ээжимэд хүндэлэн асрах сайханса Та бүхэн сар шиндээ сайхан шинлээрэ. Нарны дадлagтай газар дээр хэдэн малгай шүж мамрын дунд сарын 15-ны тэнгэрийг ажиглаж цаг цагийн үерт төрхөн алдаж ирдэрдэггүй цадиг түүх улбааж өвгдийнхөө нутагт эзэн суусан шигшиг дарсан тоонондоо утаа зуусан халагтай ширмэл тойрволго дээрээ азийн дөрвөн бэрхтэй давхад буухад цоожгүй айд малчин таних дайнд ганцхан цуургагүй сэтгэл малчин таних
хонь мал дэлэндэж хорвоог барахна гэж утардаггүй. Ховор бараа дагуулсан соохор цаасанд хөөрдөггүй. Огт болохгүй юмэгч болж л байна гэж боддог. Оройн дээд төрийн хөөн сүлдэнд залбирдаг. Малгайн утаас эргээж нэрмэлд хаяа нэг халахаараа малаа яаж маллахаа марксизмаар заалгах вэ гэд хэлчихдэг малчин та билээ. Та бүхэн сар шиндээ сайхан шинлээрэ. За тэгэхээр цагаан сарын шинийн нэгний баярт зориулсан манай хөгжим драмын театрын хамт олонны маань цэнгээд нэвтрүүлгийн үйл ажиллагаа цаашдаа үргэлжилж байна. Харин одоо энэ удаагийнхаа үзүүлбэрээр бид энэ 5 багийнхаа нэг сайхан эрчүүдийг гаргаж ирж байгаад сээр хугалах энэ одоо үйл ажиллагааг явуулахар бэлтгэсэн байна. Сээр хугалах гэдэг маань монголчуудын маань эрт дээр байсан одоо үйлдэж ирсэн бас нэгэн ёс заншлууд Монгол тоглоом наадгааны төрлийн тийм сайхан зүйлийн нэг байсан байна. Эрчүүдийнхаа одоо бяр чадал тийм ээ шууны бяр чадлыг шалгах. Гэхдээ энэ бол сээр хугалахын бас нэг гол утга агуулга нь болохоор эв гэдэг юмыг бас энэ дотроос үздэг. Бяр чадлыг шалгахаасаа илүү тийм онцлог байдаг юм байна. За ингээд сээр хугалах энэ наадгаагаа бүгдээрээ наадацгаая. За Эрдэнэ сайхан, сумын заг Эрдэнэ сайхан гэдэг энэ залуу бол Ажих бангийн буюу Адуучин багийн маань оролцогч, манай хөгжим драмын театрын маань сан техникч. За тэгээ хөгжим ангийн төлөөлөл Бямбочор, соёлын тэргүүний ажилтан Бямбочор хөгжимчин маань байна. Хөгжим анги бол өхөр тэмээчин баг байгаа тийм ээ. Өхөрчин баг байгаа. За бүжиг анги бол тэмээчин баг байгаа. Дууны ангиас Зоригт Баатар дуучин маань оролцож байна. Ямаачин багийн оролцогч. За драм ангиас бол Хончин багийн оролцогч Бямбадаш маань оролцож манай драмын театрын маань одоо эрчүүдийн маань энэ сайхан наадгаа эхлэхэд бэлэн болжээ. За сээр явах зөвхөн. Адуучин багийн оролцогч Эрдэнэ сайхан сээр явах зөвхөх гэж байна. За жагна нэг цогоо тоглолаа. За мундаг хураа. За Бямбочор Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хөгжимчин Бямбочор манай хурчин багийн маань оролцогч. За нэг хоёр цаглаар за сээр нуурсангүй. За одоо манай Ямаачин багийн оролцогч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Зоригт Баатар нэг цогоо тоглолаа. За хураа. Хончин багийн оролцогч жүжигчин Бямбадаш маань сээр хөнгөх гэж байна. За нэг хоёр за хэзэглээ явсангүй. За одоо бүжиг ангийн оролцогч буюу Тэмээчин багийн оролцогч Дорд Сүрэн, бүжигчин Дорд Сүрэн. Нэг за жаахан дөнгөхийн сээр таарсан шиг байна манай өвнөрт. 3 цоглоо. За бас жаахан шангас сээр таарсан юм шиг байна бас. За үлдснийг нь за нэлээд дөнгөг сээр таарсан шиг байна. За Зоригт Баатар. За манай Ямаачин багийн оролцогч Зоригт Баатар мундаг байна. Хураа. За энэ Ямаачин багийн ахлагч маань одоо үлдснийг сээрийг хугацаахж гарч ирсэн байна. За Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Амар сайхан маань үлдснийг сээрийг хугацаахаар гарч ирсэн байна. Нэг хоёрын эхэл хоёрын за энэ бол одоо үзүүлэх тоглолт гэж хэлж болох юм байна. Бас хоёр цогоо байдгүй. 3 цагаар орсонгууд 4 их дөнгөг сээр таарсан шиг байна. Монголчууд энэ сээрийг цохиж дийлээгүй сээрэндээ тийм ээ мөнгө хийгээ хадаг зүгээд ингээд уйж одоо бас хадгалдаг. Тэгээ дараагийн хин нь хугац цохох нэ гэдгээ үзэж шоддог. Бас ийм онцлогтой наадгаа байгаа юм. Та бүхэн сар шиндээ сайхан шинлээрэ. Ботхоо голсон энгийн хөөслөж хамт уйдна. Бороо холдож хагсахад овоогоон тайж даллан. Өөнтөгч хорвоод гомдол тууран татаж тайтгарна. Өөртөөгөө ярьж очлонгийн ээдрээд. Хуруундам бүвж чихэндэн эмэг зүй гэхээсэн хурц төргөн мордол цул мөнгөөр хазаарлсан. Мэдэл чадал албан тушаал хөөцөлтхийг мэчин жилийн зуднаас ч дорд үзсэн малчин.
газрыг хоньор дүргэж яргүйт газрыг ямагаар дүргэж тэнийгээр говийг тэмээгээр дүргэж ар газрыг адуугаар дүргэж дурвэн бэрх дурвэн бэрх дурвэн бэрх дурвэн бэрх ар газрыг хоньор дүргэж яргүйт газрыг ямагаар дүргэж тэнийгээр говийг тэмээгээр дүргэж ар газрыг адуугаар дүргэж дурвэн бэрх дурвэн бэрх дурвэн бэрх дурвэн бэрх хой амтандын болж сунахо найхо царайдаг төрсөн янжин дулмада сансныга хиллиндэ хоно тосор тавга дүргээд амтандын болж сунахо найхо хайрта төрсөн янжин дулмада сансныга хиллиндэ 사ring 신이 내게 올라다 이름을 대고 내고 혼영의 시기가 떠나대위세 어루어들 기대 모르글러두고 어루모가 에리가 사와 두르게 암튼 болж сунахо найхо харта төрсөн идэн хойор сансныга ярилж
жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж эдээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээжтэй Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөд золгож үнсүүлээрээ тэр үн сарын шинийн нэгэндээ энхмэнд залгоорой. Та бүхэн сар шиндээ сайхан шинлээрэй.